Hello students. How are you? Сайн байцгаана уу хүүхдүүд минь? Англи хэлний Жанеркэ багш нь байна. За өнөөдөр бид нар хамгийн эхэлж өмнөх үздсэн colors болон clouds сэдвүүдэд давтна. Colors өнгө, clouds хувцас гэсэн утгатай тийм ээ. За colors өнгөнүүдээ одоо гээс давтацгаая. Та бүхэн мартааг үздэй. Багш нь хурдан уншаад явна. За red улаан, dark blue хөх, yellow шар, green ногоон, gray саарал, purple чернилийн ягаан, pink ягаан, black хар, orange улбар шар. За өмнүүдээ мартаагүй үздэй. Одоо clouds сэдвээс давтацгаая. Хүний өмсөж байгаа хувцсыг тодорхойлохдоо яадаг вүлээ? За тэрийг одоо бүгдээрээ давтъя. He is wearing green shirt, gray trousers. Grandma is wearing pink t-shirt, brown skirt. He is wearing brown t-shirt, blue trousers. And she is wearing orange t-shirt, blue trousers. Гэх мэтлэнгээр тодорхойлдог. За, өнөөдрийн сэдэв маань parts of the body буюу биеийн эрхтэн гэж байгаа. Өнөөдрийн сэдвээ дэвтэр дээрээ тавиарай. Өнөөдрийн хичээлийн зорилго маань can name the body parts буюу биеийн эрхтнүүдийг нэрлэж сурна. At the end of the lesson, students will be able to use grammar points have got, has got to talk about body parts. За өөрсдийнхөө биеийн эрхтнийг тодорхойлж тайлбарлахдаа have got болон has got-ыг ашиглаж сурна гэж байгаа. За тэгвэл дэвтрээ гаргаад дэвтэр дээрээ parts of body гэдэг сэдвээ тавиарай. За are you ready guys? За шин хичээл үзэхэд бэлэн үү та нар минь? Хамгийн эхэлж мэдээж хэрэг шин үг сурна. За шин үгээ эхлээд дэвтэр дээрээ тэмдэглэж аваад дараа нь тогтоож цээжлэнэ гэсэн үг тийм ээ. За хамгийн ихний шин үг маань толгой буюу англиар head. Head is толгой. За head гэдэг маань толгой гэсэн үг тийм ээ. Let's spell it. H-E-A-D. H-E-A-D. Head. За хамгийн ихний шин үгээ дэвтэр дээрээ бичээд тогтоож аваарай. Head толгой. Дараагийн шин үг маань hair. Hair буюу үс. Үсийг англиар hair гэж нэрлэж байна тийм ээ. Let's spell H-A-I-R. Hair. За маш сайн байна. Багштайгаа зэрэгцээд яриад дараа нь дэвтэр дээрээ тэмдэглэж аваарай. Дараагийн шин үг маань cheek. Cheek. Let's spell C-H-E-E-K. За cheek гэдэг маань хацар гэсэн утгатай тийм ээ. Хацар. Хацрыг англиар cheek гэж нэрлэдэг юм байна. За 3 дахь шин үгээ бичээд авцгаасан уу? Let's move to the next slide. За дараагийн шин үг маань eyes. Eyes зурагнаас юу харагдаж байна? За нүд юм шиг байна тийм ээ. Мэдээж хэрэг eyes гэдэг маань нүд гэсэн утгатай. Eyes. За let's spell E-Y-E-S. Eyes. Well done. За дараагийн үг маань eyebrow. Eyebrow гэдэг маань юу юм шиг байна? Мэдээж хөмсөг тийм ээ. За хөмсгийг англиар eyebrow гэж нэрлэдэг юм байна. За дараагийн шинэ үг маань eyelash. Eyelash. Eyelash гэдэг маань сормоос тийм ээ. За шинэ үгсээ бичээд багштайгаа зэрэгцээд хэлээрэй. Eyelash. 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 A гэж уншихгүй тийм ээ. I гэж уншина. I. За дараагийн шинэ үг маань ears. Ears. Чих. За ears гэдэг маань
олон тоон дээр байна. Ганц тоон дээр ear болно. Харин олон тоон дээр ears. Чих. Маш сайн байна. Дараагийн шинэ үг маань nose. Nose is хамар. Тийм ээ? Хамрыг англиар nose. Nose. Let's spell N-O-S-E. Nose. Well done, guys. Let's move to the next slide. Дараагийн шинэ үг маань mouth. Mouth. За, mouth маань ам гэсэн утгатай тийм ээ? Mouth. Ам. За, бичиж авсан уу? M-O-U-T-H. Mouth. Ам. Okay. Lips. За, mouth гэдэг маань ам байсан бол lips гэдэг маань уруул. Эмэгтэй хүүхдүүд ихэнхдээ мэддэг lipstick гэж уруулын будаг тийм ээ. Харин lips гэдэг маань уруул. Уруул. За, L-I-P-S. Уруул. Lips. Okay. Дараагийн шинэ үг маань tongue. 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 За, мэдээж юу юм бэ? Зурагнаас та бүх маань сайн ойлгож байгаа байх. Хэл. Хэлийг англиар tongue. За, маш сайн байна. Дараагийн шинэ үг маань neck. 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 Буюу хүзүү. Хүзүүг англиар neck. Okay. Next new word is shoulder. Shoulder. За, бидний ихэнхэн мэддэг байх head and shoulders гэдэг шампунь байдаг тийм ээ. Head гэдэг маань сая юу байсан блэ? Толгой. Shoulder гэдэг маань мөр. За, тэгвэл тэр шампуны нэр нь head and shoulders буюу толгой ба мөр гэсэн утгатай юм байна шүү дээ, тийм ээ? Сонирхолтой байгаа биз? За, shoulder. Head and shoulder хоёроо тэр шампунаас санаарай. За, дараагийн шинэ үг маань stomach. Stomach is гидс. За, гидсийг англиар stomach гэж нэрлэдэг юм байна. За, stomach гэж уншихгүй юм байна, тийм ээ? Stomach. Well done. Дараагийн шинэ үг маань elbow. Буюу тохой. Тохой англиар elbow. Elbow. Дараагийн шинэ үг маань arms. За, гарыг бүхэлд нь arms гэж нэрлэдэг. За, гарыг бүхэлд нь arms. Та бүхэн маань анзаарч байгаа байх. Arms, гар. Hand. За, гарын үзүүр хэсгийг юу гэдэг юм бэ? Гарын зөвхөн энэ хэсгийг hand гэж нэрлэдэг юм байна, тийм ээ? За, let's move to the next slide. Fingers. Fingers. Finger. Хуруу. Fingers. Хуруунууд. За, гарын хурууг англиар fingers гэж нэрлэдэг юм байна. Гарын хурууг fingers. Хуруу, finger, fingers, хуруунууд. За, энэс та нар юу юм шиг вэ? Nail. Nail. Хумс. Nail polish. Бас эмэгтэй хүүхдүүд, эмэгтэй хүмүүс маань дуртай байдаг. Nail polish буюу хумсны лак, тийм ээ? Хумсаа будсан байна зурган дээр, тийм үү? Nails, хумс. За, legs. Legs. Хөл. За, хөлийг бүхэлд нь legs, leg гэж нэрлэдэг. Legs олон тоон дээр, leg ганц тоон дээр. За, knees. Knee. Өвдөг. Өвдгийг англиар knee гэж нэрлэдэг юм байна. За, toes. Toes. Сая бид нар гарын хурууг finger гэж нэрлэдэг байсан бол хөлийн хурууг toes гэж нэрлэж байна. Хоёуланг нь fingers бол хоёуланг нь toes гэж нэрлэхгүй юм байна, тийм ээ? Гарын хурууг өөрөөр, хөлийн хурууг өөрөөр нэрлэдэг юм байна англи хэлэн дээр. За, toes гэдэг маань хөлийн хуруунууд. Fingers гарын хуруунууд, тийм ээ? Маш сайн байна.
За одоо тэгвэл бүгдээрээ шинэ үгээ сурсан юм чинь одоо сайхан дууга дуулъя тийм ээ. За хамтарч дуулаарай. Сайхан анхааралтай сонсоорой. Өнөөдрийн үздэн шинэ үгнүүдэд агуулсан дуу байгаа юм. Let's sing a song. Head, shoulders, knees and toes, knees and toes. Head, shoulders, knees and toes, knees and toes, and eyes and ears and mouth and nose. Head, shoulders, knees and toes, knees and toes. March, march, march. Let us all march, 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 march. Get your body charged. Head, shoulders, knees and toes, knees and toes. Head, shoulders, knees and toes, knees and toes. And eyes and ears and mouth and nose. Head, shoulders, knees and toes, knees and toes. Jump, jump, jump. За маш сайн байна. Саяны шинээр сурсан үгнүүдэд агуулсан гоё дуу байлаа тийм ээ. За энэ дуугаа цээжлэн шүү манайхаа. За тэгвэл одоо бид нар жоохон дүрм суръя. За in new way гэж асуухдаа what is this? За this is a nose. Асуух хэлбэр нь what is this? A new way. Тийм ээ? Өөртөө ойрхон байгаа юмыг асуухдаа in new way ганц юмыг асуухдаа тийм ээ? Өөртөө ойрхон байгаа ганц юмыг асуухдаа what is this гэж асууна. За this is a nose. Энэ бол хамар гэж байна. За дараа нь what are these? За эдгээр юу вэ? These are ears or these are teeth. За эдгээр бол чих эсвэл эдгээр бол шүүд гэж хариулж байна тийм ээ? Шүднүүд гэж. За what is this? Ганц зүйлийг асуухдаа харин what are these? Олон зүйлийг асуухдаа ингэж асуудаг юм байна гэсэн үг. За дэвтэр дээрээ тэмдэглэж аваарай. What is this? Ганц зүйлийг асуухдаа what are these? Олон зүйлийг асуухдаа мэдээж өөртөө байгаа тийм ээ. Хэрвээ өөртөө хол байсан тохиолдолд what is that гэж асууна тийм ээ. What are those гэж асууна. Өөрөөсөө хол байгаа зүйлийг асуухдаа харин өөртөө ойр байгаа ганц зүйлийг асуухдаа what is this? Өөртөө ойрхон байгаа олон зүйлийг асуухдаа what are these? Okay, well done guys. Let's move to the next slide. За, тэгвэл have got, has got өнөөдөр сурнаа гэсэн тийм ээ. Тэгвэл have got has got гэдэг маань байгаа гэдэг зүйлийг тодорхойлно. Жишээ нь надад ийм зүйл байгаа. Чамд тийм зүйл байгаа. За өөрөөр хэлбэл тай, тэ гэсэн нөхцөлийг бас тодорхойлно гэсэн үг. За жишээ нь I have got a big nose. Би том хамартай гэж байгаа тийм ээ. За надад том хамар байгаа гэж бас хэлж болох юм. I have got a big nose. За тэгвэл бид нар have got, has got-ыг хэрхэн хэрэглэх вэ гэвэл I, би, you, чи болон та, we, бид, they, тэд гэсэн дөрвөн төлөөний үг дээр have got-ыг ашиглана. За I have got, you have got, we have got, they have got гэх мэтлэн. За I have got надад байгаа, you have got чамд байгаа, we have got бидэнд байгаа, they have got тэдэнд байгаа гэсэн үг тийм ээ. Жишээ нь I have got two eyes гэвэл надад хоёр нүд байгаа. Эсвэл би хоёр нүдтэй гэж байгаа. Харин they have got two ears гэвэл тэд хоёр чихтэй гэж байгаа тийм ээ. За have got нь байгаа гэсэн зүйлийг төлөөлж байгаа. За жишээ нь I have got a pencil. I have got a pen.
I have got a notebook зэрэг өөртөө байгаа бүх зүйлийг хэлж болно гэсэн үг. За харин he буюу тэр эрэгтэй, she буюу тэр эмэгтэй гэдэг төлөөний үгнүүдээр бид нар has got-ыг ашиглана, тийм ээ. Дүрмийн дагуу хэрвээ he have got гэж ашиглавал буруу болно гэсэн үг, тийм ээ. Дүрмийн дагуу бол he болон she дээр has got-ыг ашиглах нь байна. За, he has got a big nose. Тэр эрэгтэй том хамартай. She has got a big nose. Тэр эмэгтэй том хамартай гэж байгаа. За, тэгвэл дараагийн жишээг уншия. For example, she has got long black hair. За, тэр эмэгтэй урт хар үстэй юм байна гэж байна, тийм ээ. За, жишээ нь хэрвээ чи өөрөө урт хар үстэй байсан бол яаж хэлэх вэ? За, бодоорой. I have got, тийм ээ. I, you, we, they гэдэг төлөөний үгнүүд дээр have got-ыг, he, she дээр has got-ыг ашиглана. За, тэгвэл I have got long black hair гэж хэлэх байсан, тийм үү? За, дараагийн жишээ маань he has got big brown eyes. Тэр эрэгтэй, тийм ээ? He has got big brown eyes. Том бор нүдтэй гэж байна. За, тэгвэл чи өөрөө том бор нүдтэй байсан бол яаж хэлэх вэ? Бодоорой. За, I энэ төлөв subject-ийн оронд I гэдгээ тавина. Has got-ийн оронд have got-ыг тавина. Big brown eyes, тийм ээ? I have got big brown eyes. За, энэ хичээл маань ойлгомжтой болсон уу? Дэвтэр дээрээ тэмдэглэж авсан уу? Okay. За, тэгвэл let's review what we've learned so far. Өнөөг хүртэл ямар шинэ үгнүүдийг сурсан байныг давтацгаая. За, тэгвэл багшаас төрүүлж та нар хариулна шүү. За. What is this? What is this? Энэ юу вэ? This is a. Энэ бол юу харагдаж байна? Толгой харагдаж байна, тийм ээ? This is a head. Head. За, let's move to the next slide. За. Энэ нэмэгтэй ямар гоё өстэй юм бэ? Тэгвэл үс гэдгийг англиар юу гэдэг вэ? What is this? За. This is a hair. Тийм ээ? Үс гэдгийг англиар hair гэж нэрлэдэг байсан. Дараагийн сурсан үг маань энэ юу вэ? What is this? What are these? Тийм ээ? За, олон тоон дээр what are these гэж асуудаг байсан. Тэгвэл эднэр юу вэ? За, нүд вэ. Маш сайн байна. These are eyes. Тийм ээ? За, дараагийн слайд маань ямар том чихтэй юм бэ? Энэ хулган амар том чихтэй юм байна. За, бүгдээрээ хэлээд хий. It has got very big ears. Тийм ээ? Mouse has got big ears. Яаж хэлж юм? Mouse гэдэг маань has got авна, тийм ээ? He, she, it маань has got авдаг учраас mouse has got big ears. Big гэдэг маань том гэсэн үг. Ears чих. Okay. За, дараагийн слайдн дээр юу харагдаж байна? What is this? This is a. Хариулаарай. Mouth буюу ам. Тийм ээ? За. What is this? This is a nose. Маш сайн байна. Perfect. За. What is this? This is a hand. Hand буюу гар. За, энэ юу вэ? Энэ юу вэ манайха?
хөл юм шиг байна тийм ээ. Хөлийг англиар юу гэдэг вэ? Хөлийн хурууг англиар юу гэдэг вэ? Санаарай. Дэвтрээсээ хараад хэлээрэй. Хөлийн хуруу toes. Хөл feet тийм ээ. Foot, feet. Ганц тоон дээр foot, олон тоон дээр feet. За, одоо бүгдээрээ тоглоом тоглоё. It is time to play. Том тоглоцгоё. Өнөөдөр сурсан шинэ үгсээ ашиглаад. За тэгвэл багш нь та бүхэнд энэ линкийг явуулах болно. Та нар ч гэсэн тоглож үзээрэй. За энэ линк дээр шууд дарахаар ороод ирдэг шүү. Линк нэгтлээ. Одоо би match-up тоглоё. За орчуулгатай нь харьцуулах юм байна. Чих гэдэг юм хаана вэ? За чих ears тийм ээ. Yes. Хөл legs гар гэдгийг юу гэдэг вүлээ? Манайхан туслаарай. Hand. Okay. Ус. Hair. Мөр. Shoulder. Хөлийн хуруу. Toes. Хамар. Mouth билүү? Nose билүү? Мэдээж nose тийм ээ. Ам. Mouth. За багш нь 41 секундын дотор таачлаа. Та бүхэн маань хэдэн секундын дотор тааснаа дараах линк дараад энэ тоглоомыг тоглоод тэгээд хэдэн секундын дотор хариулснаа багштай илгээгээрэй заяа. За тэгвэл өнөөдрийн хичээл маань өвөгээр дуусаж байна. Гэрийн даалгавартаа мэдээж шинэ сурсан үгсээ цээжлэнэ. За see you next time. Bye guys.